Сузуки л учраас гаргаж чадах өнгө гэж бодож бид хамтдаа хичээсэн. Сузукигийн байрладаг Хамамацу хот гурван талаараа голоор хүрээлэгдсэн байдаг. Тэдгээр голд хөх тэнгэрийн өнгө тусаад үнэхээр сайхан харагддаг учраас цэнхэр тэнгэрийн өнгө л байх ёстой юм байна гэж бодсон. Тэгээд үндсэн цэнхэр өнгө дээр гурван давхарга үүсгэж бодох саналыг бодог үйлдвэрлэгч нарт хэлэхэд цэнхэр өнгийг гурван давхарга үүсгэж бодох хэцүү гэж тэд хэлсэн юм. Үнэхээр л цэнхэр өнгө дээр гурван давхарга үүсгэж бодох маш хэцүү байсан. Автомашины хилцэж шилжихээс өмнө би мотоциклийн хилдэст будгийн чанарыг зохицуулах ажлыг удирдах байсан юм. Бид автомашин дээр гаргах энэ өнгөний сорилтыг даван туулахаар шийдсэн л дээ. Ийм сорилттой өнгийг бий болгоход туслахыг хүссэнд мэдээжийн хэрэг би харамсаагүй. Туршилт алдаанаас суралцаж гэрэл тусах хэсгүүдэд баг зэрэг ногоон туяата цэнхэр өнгийг оруулж сүүдэртэй хэсгүүдэд улаан өнгийг оруулж өгсөн юм. Ингэснээр доод үндсэн бүрхүүлийг гэрэлтүүлэх боломжийг олгох юм аа. Энэ л бидний судлах гол зүйл байсан юм. Гадна давхарга будаг нь гялалцдаг хоёр бүрхүүл өнгөнөөс бүрддэг. Нэг эсвэл 2 микрон ялгаан л гадаа төрхийг бүрэн өөрчилж болно. Иймээс өнгийг яг таг тааруулах маш хэцүү байсан. Бид үйлдвэрлэлийн явцад өнгийг дахин тогтвортой гаргаж авах гэх мэт техник эдийн засгийн асуудлуудтай тулгарсан л та. Тиймээс бид эхлээд үйлдвэрлэлийн инженерүүдтэй ярилцах ёстой болсон юм. Танилцуулга хийхээс өмнө тодорхой төлөвлөгөөний талаар тохиролцох нь уламжлалт дарааллыг өөрчилсөн хэрэг байсан. Эдгээр давхаргуудыг засна гэдэг их хэцүү. Гэвч би богино хугацаанд засвар хийх боломжтой материал, аргын патентийг авсан. Нэг асуудлыг шийдэхэд өөр нэг асуудалтай тулгарч байсан. Бидний хөгжлийн нэг асуудал бол хаалганы дотор талыг ч мөн ижил будгаар бүрсэн байх явдал байсан. Миний мэдхээс ийм нарийн ширийн зүйлийг ч анхаарч үздэг машин байхгүй. Бид энэ өнгийг гаргаж авахдаа нийтдээ 7 жилийг зарцуулсан. Бид дахин шин сорилтуудыг даван туулахыг хүсэж байна. Бид тууштай зүтгэлээр өвөрмөц байдлыг бий болгож Сузукигийн илүү өвөрмөц загваруудыг эрэлхийлэхийг үргэлж хичээдэг.